За одоо мэдээллийн технологи хөгжил 9-р хичээлийн солио асуултуудыг үзье. За 1-р боломж сонголтын асуулт байна. 2-р асуулт нь дистралаар нь байрлуулах асуулт байна. За би энэ асуултуудыг өгч байгаа бол хариултуудын таамагаар ингэж өглөө явж байгаа. За 3-р асуулт нь тийм өгөөдрлийн асуулт байна. 4-р асуулт нь харуулт төрлийн асуулт байна. За 5-р асуулт нь богино хариулттай асуулт. 6-р асуулт нь бас богино хариулттай асуулт байна. 7-р асуулт нь энэ хариунуудаас зөв хариуг нь сонгох асуулт байна. 8-р асуулт нь богино хариулттай асуулт байна. 9-р асуулт нь идэвхтэй хэсэг буюу зөв гэсэн хэсэг дээр нэг удаа тавшилтыг хариулттай асуулт байна. За 10-р асуулт нь боломж сонголттой асуулт байна. 11-р асуулт нь богино хариулттай асуулт байна. 12-р асуулт нь бас богино хариулттай асуулт байна. 13-р асуулт нь тийм өгөөдрлийн асуулт байна. 14-р асуулт нь боломжит 3 сонголтыг жагсаалтаас хийх юм байна. 15-р асуулт нь тийм өгөөдрлийн асуулт байна. 16-р асуулт нь богино хариулттай асуулт байна. 17-р асуулт нь зөв хариуг сонгох асуулт байна. 18-р асуулт нь богино хариулттай асуулт байна. 19-р асуулт нь за боломж сонголт хийх юм байна. Нэг сонголт хийх юм байна. За 20-р асуулт нь богино хариулттай асуулт байна. За ингээд 9-р хичээлийн сарлийн асуултууд үгээр дуусч байна.